зах зээл дээр эрүүл бус нөхцөл үүсгээд хувийн хвшлийн хийх гэж байгаа ажлыг аваад хийгээд идэг. Жишээлбэл хүнсний хангамжийн үйл ажиллагаа явуулдаг 5 байгууллага байна. Асгад хүнс, хүнс хангамж, өсвөр үе хүнс, багчууд хүнс, налаах хангамж гэдэг дандаа орон нутгийн өмчөд ийм аж ахуйнууд. Гэтэл нөгөө цэцэрлэг сургуулиас нь болохоор нийлүүлж байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байна. Зах зээлийн ханшнаас өндөр байна. Хувийн хвшлээс өндөр үнэтэй нийлүүлээд байна. Чанар нь хангалтгүй байна. Манай байгууллага илүү зардал гаргаад алдагдaltaа болчлоо гэдээ гомдол гаргасан баг. Ингээд энэ бол нийслэлийн аудитын дүгнэлт. Тэгэхээр эдгээр компаниуд одоо байгаа мó? Дахиад цаашдаа үргэлжлэх юм уу? Хувийн хвшлээс сонгон шалгаруулалтаар тэр хүнсийг аваад явж болохгүй байх ямар үндслэл шаардлага байгаа юм бол? Тэгээд дээрээс нөгөө хуулийн заалт байгаа шүү дээ. Хувийн хвшил хийх боломжгүй тохиолдолд орон нутгийн өмчт компани одоо хуулийн этгээд үүсгэн байгуулна гэдэг. Энтэй нийцэж гэнэ үү? За нийслэлийн засаг даргын одоо өнгөрсөн 7 хоногийн 4 өдрийн зөвлөлийн хурлаар эдгээр 5 компанийг татан буулгах шийдэл гарсан. За 3 дахь өдрийн 17 оны нийслэлийн иргэдийн хурлын хуралдаанаар энэ асуудал танилцуулагдахаар өргөн баригдсан. Ингээд 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэгдэх баг. Тэгээ үндсэндээ бол энэ 5 компанитай холбоотой асуудал бол ингээд шийдэгдээд зах зээл буюу одоо аж ахуйн нэгж үйлдвэрлэгчдээс хүнс хангамжаа авах энэ чиглэл рүү орно.